Асаа минь намайг Ботих гэдэг. Би ENC-ийн Valorant төрлийн Монголын шишээ багийн тоглож байна. Миний хувьд бага байхдаа нэлээд махлаг тарган тийм даруу дуугаа хөвгтэйсэн. Аав ээжийн хүмүүжлээс ч юм уу хичээлээ маш сайн ядгал гэртээ ирээд хичээлээ тэгэл үлдсэн цагтаа зүгээр чөлөөтэй өнгөрөөдөг л хөвгтэйсэн да. Ер нь нэлээд дараах хөвгтэйсэн. Миний хамгийн дуртай хичээлүүд гэх юм бол математик, физиктэй маш дуртай байсан. Карантин хүртэл ер нь хичээлээ бүр маш шамдаа идвэстэй. Карантин гарснаас хойш гэртээ карантинлагдаад компьютер аваад ер нь компьютерын тоглоом тоглоод хичээл жоохон хаягдсан. Би бага байхасаа сагсан бөмбөгт нэлээд сонирхолтой хөвгтэйсэн. Тэгээд 2 дугаар ангиасаа өсвөлээд сагсны дугууланд яваад Шарвжамтсын сагсны дугууланд нь явдаг байсан. Дүүргийн тэмцээн болтонд ордог байсан. Би бага байхдаа ер нь аавыгаа гараад маш их урам зориг авдаг байсан. Тэгээд манай аав инженер хүн болохоор би ер нь бага байхдаа томлоо инженер болно гэж боддог байсан. Миний хувьд хамгийн анх Valorant анх бетагаар лончлогдоход Монголын ер нь нэлээд том миний үздэг стримерүүд стримэдэг байсан. Тэгээд CTS, MIOG мэт хүмүүсийг би бүр маш их үздэг байсан болохоор тийм бета гарахад тоглодог байсан. 20 оны 6 сарын 2-нд Valorant лончлогдоход тэд нараас тоглоодсон болохоор би яг тэднээс инспирэшн аваад татаж ноутбукн дээр анх тоглож байсан. Valorant-ийг тоглоом нь ер нь бас тоглоомыг бодвол Counter шиг бууцдаг ширнэ. Бүх тийм баатрууд нь скиллтэй болохоор байлтахад маш хэцүү байдаг. Маш олон utility-нүүд орж ирдэг болохоор ер нь байлтахад ер нь хамгийн хэцүү спортуудын нэг гэж би бодож байна. Тэр нь надад бүр маш таалагддаг болохоор Valorant ер нь надад маш том байр суурь эзэлдэг. Ер нь Valorant-ыг гарснаас нь хойш бараг өдөр болгон шахуу тоглодог. Тийм болохоор Valorant тэр нэлээд хайртай. Ер нь намайг бага байхад манай ах League of Legends төрлөөр professional player гэж явдаг байсан. Тэгээд ахыгаа би бүр хажуунаас маш ер нь дандаа л харж тоглож байхын байнга үздэг байсан. Тэрнээс шалтгаалаад ер нь би компьютерт нэлээд хоббитэй болсон баг. Хамгийн анх би Valorant ер нь гайгүй тоглодог болж эхлээд компьютер аваад ер нь гайгүй тоглоод Immortal 3 мөрөө ороод эхлэхэд монголчууд дундаа Valorant-ыг 5-5 тоглодог Discord server гарч ирсэн. Тэгээд тэрэнд ер нь нэлээд идэвхтэй тоглоодсэн чинь Callisto буюу өмнө нь Correct нэрээр тоглодог байсан ундаас Fake Revengers гэдэг багт орох уу гэж санал тавиад хамгийн анх мэргэжлийн гараараа эхлүүлжсэн. Анх Fake Revengers 16 настайд орж исэн. Бэлтгэл Scream-ийн хувьд бол ямар ч тийм айд сандрах юм байхгүй болохоор ер нь багуудаа энэ тэнцүү үзээд алах үедээ нэлээд алаад ер нь маш ихтэй байсан ч гэсэн хамгийн ихний тэмцээн тийм амар байгаагүй. Хамгийн анх MVT One Fall тэмцээнд Fake Revengers багаас оролцож байхад миний анхны тэмцээн болооч тэр бүр маш их сандарч байсан. MVT 1 Fall тэмцээний дараа бид нар MVT One Winter-д орсон. Тэгэхээр тэрэнд нэг амжилт хүсэж таагүй. Тэрний дараа харин Wild Card болоход тэнд ороход бид нар Ready to Go багтайгаа өмнө хожигдсэн Cabal-цайгаа ижоод MVT One Finals шалгарч ирсэн. Тэр миний карьер ер нь хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байсан. Гэвч MVT One Finals дээр нэг амжилт гаргаж таагүй. Харин MVT 2 Finals дээр бол маш их амжилттай явж исэн. Хэсгээсээ нэг хожигдлогоо гарч ирсэн. Нэгээр гараад шууд финал руу гарсан. Тэгээ финал дээр гол нь данч 3-0 дуулаад хожигдж ирсэн. Тэр ер нь маш гонхтой тоглолт байсан. MVT 3 Stage 1-ийн хувьд бол би Cabal-ц багийн өмнөөс өгсөн. Тэгээ манай баг маш өчтөр осортой байсан. Би ер нь төрүүлэх амбицтай л тэр тэмцээнд оролцсон. Яг тэгж төрүүлэх амбицтай орсон болохоор ч тэр хожигдсон геймүүд дээр маш азгүй хожигдж байсан. Дандаа 2 раундын зөрүүтэй Монгол зогт Апрын финал хожигдоод, Lowry финалд Trinity багт 2 раундын зөрүүтэй 2 раунд хожигдоод тасагдж байсан. MVT 3 Stage 2-ийн хувьд Cabal-ц багтайгаа дахин хамт орсон. Тэр үед ер нь багийн нэлээд унталтай үе байсан. Тэгээд бүгд бараг тоглоом маш тоглохоо болсон байсан болохоор амжилтаар орсож чадаагүй. Cabal-ц ороход маш дурсамжтай байсан. Өмнө нь тоглодог байхдаа дандаа ингээд өөр гэртээ тоглодог, онлайнаар тэр хүмүүсийг харахгүй тоглодог байсан бол Cabal-ц ороод Prime гэдэг бисэнд бүтэлдэг байсан. Тэгээд тэр бисэнд бүтэлдэг байхдаа тавуулаа хамт тэмцээнд оролцсон, тавуулаа хамт скримпэн, тавуулаа ер нь нэлээд удаан цаг өнгөрөөдөг болохоор ер нь маш их дурсамжтай чадсан. Түүнээс хойш гэвэл Чингис Warriors багийн өмнөөс би MVT 3 Finals тэмцээнд оролцсон. Монголцыг Апрын semi-finalд ялаад ер нь нэлээд хүчтэй байсан ч гэсэн дараа нь Монголцтойгоо тэгэхээр хараад хожигдоод тасагдчихсан байна. Харин MVT 4 Stage 1 тэмцээний хувьд гэх юм бол би Чингис Warriors багаас оролцсон. Бид нар ер нь тавуулаа маш их бэлтгэлтэй оролцож байсан тэр тэмцээнд. Яг тавуулаа бэлтгэсэн чинь манай нэг хүн тэмцээнээс 7 хоногийн өмнө цэрэгт явахаар болоод тэгээд ер нь жоохон нэг substitute аваад багийн ер нь тоглолтод нэлээд нөлөөсөн гэж би бодож байна. Тавуулаа хамт орсон бол төрүүлэх боломжтой байсан гэж би бодож байна. Мэргэжлийн тамирчин болох шийдвэр гаргаад баг тоглоод ер нь ээж их 2 цаа хэлэхэд ер нь бол эхлээд нааштай хүлээж аваагүй мэдээж шууд эсэргүүцчихсэн. Гэвч нэг тоглоомч байхад хангалттай гэж надад маш олон удаа айлдаг байсан. Тэгээд би тэрийн сүрсээр угаал одоо хүртэл тоглоод явж байгаа да. Одоо манай гэр бүл бол маш их дэмждэг. Тэгээд тоглолттой өдрөө би хэдэн цаг тоглолттой шүгээ хэлэнгүүт дандаа тэрийг үзчихдэг. Бүгдээрээ суугаал намайг үзээждэг болохоор одоо жоохон амжилт гаргасны дараа гэр бүл бол нэлээд дэмждэг болсон. Ер нь миний карьерийн хамгийн оргил үе юм бол яг одоо тохиож байгаа гэж бодож байна.
ENC-д анх орох болсноо мэдээд маш их баярлж байсан. ENC-д орж байгаа Монголын рострыг зарахад маш хүчтэй ростер бүрдэлсэн байсан. Тийм болохоор ер нь энэ тэмцээнд оролцохдоо маш баяртай байгаа. Би анх pro player болохдоо тэр нэг төрсөлтийг маш их хүсдэг байсан. Тэр нэг нь маш өндөр өрсөлдөөний Valorant-ыг бид нарт үзүүлдэг болохоор даасан тийм тоглоход маш сэтгэл догтлон байдаг. Тэр нэг тоглохын төлөөс би маш хичээж байгаа. Тийм ч болохоор энэ ENC-н бид нарт ер нь маш том боломж гэж харж байна. ENC-ийн Valorant төрөлд оролцох Шгшээ багийн тамирчин Батнах байлаа. ENC-д манай багийн дэмжээрэй.